Тайхан валютын нөөц бол 1.3 тэрбум $1 байгаа гэж хэллээ. Гэхдээ энэ тоо бол өнөөдрөөр биш 3 сарын өмнөх тоо гэж ойлгож байгаа юм зү. Яалаа гэж өнөөдрийн тоо хэлэх байх. Нэг одоо өчигдөр зарлагдсан тоо маань $1.290 сая байх шүү. Манай валютын нөөц. Монгол улсын. Харин та бол Монгол улсын сүүл дээрээс нь бид нэр валютын одоо юу гэдэг Хятадын төв банкны эзэн swap-ийнхаа дагуу өшөө авах болцоо бид нар төгшөө дахиад нэг баримжаагаар нэг $500-аас бараг $800 сая болцоо байгаа шүү дээ. Мэдээж оны завсар нөгөө зарим нь төлөгдөө зарим нь нэгдээд идэг учраас тоо маань өөрчлөгддөг. Гэхдээ ерөнхийдөө болцоо бол бараг нэг тэр хавцаа бол байгаа байхгүй. Тийм учраас бол нэг ханшин ч юм уу эдийн засгийн одоо юу гэдэг доктортой байдалтай одоо хангалттай хэмжээний нөөцтэй л гэсэн үг юм санаа. А ер нь импортын хэмжээ маань урд нь бол $600 сая импорт хийдэг байлаа шүү дээ сардаа бид нар. Одоо энэ чинь 2 жилийн өмнөхөөс агшаад бараг $300 сая импорт болчихлоо ш. 600 сая импорт авах үед бол 1.8 тэрбум долларын нөөцтэй байх нь бол зөв харьцаа байхгүй. Олон улсын стандарт харьцаа. А одоо 300 сая импортоор бол 900 сая байхад ер нь хангалттай харьцаа байхгүй. Олон улсын стандартаар ирж штэ. Валютын зангийн аргачлал ч гэдэг юм уу бүх аргачлал. Одоо 1.3 байгаа нь бол миний бодлоор хангалттай нөөц гэж үзэж байна л да. Гэхдээ төлбөрийн тэнцэл маань 15 онд эрэг гарах юм бол энэ нөөц чинь нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн оны турш бол бид манай гадаадын хөрөнгө оруулалт бол 14 оны 12 сарын сүүлийн байдлаар ойролцоогоор $850 сая байх нэ гэдэг таамгийг маш удаан ярьсан харамсалтай нь яг дүн мэдээ гарахад тийм маш бага байлаа. Явцад бол бид нар 500 саятай л явах болов гэсэн тооцоотой явж ирсэн. Тэгээд оны төгсгөл харамсалтай 500 хүрсэнгүй. Тэгэхээр бидний харж байгаагаар бол 3 жилийн дотор гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.6 тэрбумаас бараг 10 дахин буурлаа л дээ. Энэ тоон дээр бол үнэхээр ахиж дэвшил сүүлийн 2 жилийн дотор бол хийж чадсангүй. Мэдээж итгэлцэл бол их муу байна. Энэ эдийн засгт итгэл. За энэ маань харин тогтворж байгаа төвшинлөөгөө энэ 15 онд орох болов гэсэн ийм хүлээлттэй байна бид нар. Тэгэхээр итгэлцэл шинээр бий болох энэ орчин бий болох нэ гэсэн ийм хүлээлттэй байгаа учраас энэ тоо бол 10 одоо гэдэг нь 5 оны төсөөлөл маань болохоор бид нар бол заа нэг ямар ч л байсныг 1 тэрбум буюу GDP биш дотоодын нийт бүтээгдэхүүн 10% орчимлоод өгөж ирэх болов гэсэн хүлээлттэй байна. Урд нь энэ маань 50% байсан зүйл шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 50% нь гадаадын шууд хөрөнгө оруулалт байлаа шүү дээ. Одоо эн чинь 4% болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ маань буцаад 10% лүүд өгөх тийм боломж биднэрт энэ жил бол гарна гэсэн ийм хүлээлттэй байна л дээ. Тэгэхээр мак бол өсөж эхлэх гэдэг шүү дээ энэ тоо чинь. 2 жил буурж ирсэн, 3 жил буурж ирсэн тоо маань анхудаа 15 онд өсгөнэ гэсэн ийм хүлээлттэй байна. Манай нүүрсний экспорт он гараад бол эрс буурлаа гэдэг мэдээлэл байна. Мак болон Energy Resource гэх том үйлдвэрүүд маань экспортоо зогсоочлаа. Тэгэхээр нөгөө экспортоос орж ирдэг манай валютын урсгал саарч энэ орон зайг юунаас нөхөн гэж таарч. Сая нүүрсний зах зээлийг зөвөр ингээ хараад байхад их докторгүй байл. Ялангуяа сүүлийн 2 жилийн дотор бол улам л үнэн буугаад исэн боловч одоо бага үнэн дээр дотоодын компаниуд маань хоорондоо өрсөлдөд тэрийг бүр буулгаад ах шиг харагдаад байгаа юм л та. А нөгөө талдаа мэдээж нүүрсний худалдан авагч тал дээр одоо энэ 5 толгойн том хилцээр хийгдээд байл л да. Дэлхийд ирээд хамгийн том нүүрсний худалдан авагч Шинхua дээр чиний том хилцээр хийж байгаа консорциумын нэг хэсэг нь шүү дээ. Тэр ийм том хилцээр хийгдэж байгаа ч ерөнхийдөө бүх газараа жоохон эрсдлээ бодоод агшцгаана л гэсэн үг л дээ энэ чинь. Тэгэхээр бол ер нь бол төр зүрийн асуудал ингээ шийдэгдээ дуусахад бол буцаас ирэх боломжтой. А ер нь том 5 толгойгоо эргэлтэнд оруулахад бид нар дагсан төмөр замыг бий болгож байгаа учраас нийт борлуулалтын хэмжээгээ бараг 30 сая л өргөх гэж байгаа шүү дээ. Төмөр замаар. Тэгэхээр үнэ дүн одоогийн байгаа дүндээ байлаа ч гэсэн 30 сая гэдэг маань 1 тэрбум долларын борлуулалт хийх боломжтой болно гэсэн үг шүү дээ. За одоогийн байгаагаас нь 2 дахин сайжруул 2 тэрбум долларын борлуулалт нүүрснээс ойрын 2-3 жилийн дараа гэхэд бид нар олдог болох гэдэг юм л улс маань. Тэгэхээр ашиглалт малтамлын газраас лицензүүдийг, хайгуулын лицензүүдийг олгоод хэлсэн байгаа. Монгол банкны зүгээс энэ лицензүүдэд ихээх нь найдвар тавьж байгаа. Ялангуяа алтны уурхай, төчөөд уурхай лицензээ сэргээлээ гэдэг байдал байгаа. Тэгэхээр эндээс ямар хэмжээний орлого орж ирнэ гэж тооцоолж байна. Хоёрдугаарт энэ орлого ямар хугацаанд орж ирэх бол? Ашиглалт малтамлын газар болон уулын ажлын төлөвлөгөөнүүдийн батлаа явж байгаа шиг байна л да. Тэр энэ жилийн яг алтны олборлолтын тоогоо бол надад энэ хариуцж байгаа хүмүүсийнх нь өгж байгаа тоон бол нэг 18 тонн орчим байх болов уу? Адилхан бол бид нар 13 тонн алт худалдаж авсан хүмүүс шүү дээ улс маань Монгол банк маань. Тэгэхээр тэрний өмнөх жил 4 тонн байлаа тий. Тэгэхээр 18 тонноо бодоод үзэх юм бол над чи өөрөө нэг баримжаагаар нэг $700 сая гэсэн үг шүү дээ. Зах зээлийн үн ямар байх нь вэ тий.
Тэгэхээр энэ маань 2 жилийн өмнөөс нь 100 хэдэн саятайгаар харьцуулахад бол огцом өсөлт харагдана л да энэ дээр бол. Одоо би танаас тэтгэврийн даатгалын сангийн талаар асуумаар байна. Тэгэхээр энэ санг хөрөнгөжүүлэх тухай асуудал яригадад эхэллээ. Өчигдөрхөн ерөнхий сайд, Эрдэнэ сайд болон барилга хот байгуулалтын сайд Цогтбаатартай уулзсан байна лээ. Тэгэхээр тэтгэврийн энэ санг яагаад ипотекийн зээлдээ уяах болчихвоо? Гэхдээ энэ анхнаасаа 3 жилийн өмнө бидний төлөвлөсөн зүйл маань энэ шүү дээ. Нэгэнт уул уурхайн салбар дээр одоо энэ үнийн супер цикл гэдэг те сая нүүрс, аалт, зэсийн өндөр өсөлтүүд энийг дагсан гадаадын хөрөнгө оруулалт ер нь агших нь ойлгомжтой болсон тохиолдолд бид нар эдийн засгаа зөөлөн газардуулахаас гадна энэ эдийн засаг дотор энэ зөөлөн газардахад зайлшгүй шаардлагатай байдаг энэ хоримтлын тогтолцоо руу шилжих хэрэгтэй байсан юм л да. Тэгэхээр хоримтлын тогтолцоо руу шилжихийн тулд бид нар одоо уул уурхайн салбар унаад ажилгүйдэл нэмэгдэж байгаа бол дагаад барилгын салбар, хөдөө аж ахуйн салбар унна шүү дээ энэ чинь те ханшин суларч байгаа тохиолдолд бензиний үн нэмэгдээд энийг хийлгэхгүй хамгаалж авч байгаад бид нар барилгын салбар дээр гол одоо хөрөнгө оруулалтаа нэмлээ шүү дээ. Тэгэхдээ 2.4 их найт төгрөгийн хэмжээний бид нар иргэд дээр нь өрх дээр нь дэмжлэгээ өглөө л да худалдан авалтал дээр нь. Энэ бүгдийг нийлүүлж аваад моргежийн үнцас, моргежаар баталгаажсан үнцасны тогтолцоолоо шилжүүлээд энэ өөрөө нөгөө тэтгэврийн сангийн гол зарцуулах ёстой байсан гол хөрөнгийг бид нар бий болгочлаа л да. Тэгэхээр одоо тэтгэврийн сан бол жилдээ хүү болон үндсэн өрийн төлбөртгээд 400 тэрбум төгрөг зөвхөн саяын энэ том үнцасны багцаас олох боломжтой болох юм л да. Нөгөө талд тэтгэврийн сангийн төлөлт маань өөрөө моргежийн тогтолцоо эхлэхээс өмнө 200 хэдэн тэрбум байсан бол өнөөдөр бараг 700 тэрбумын үлдэгдэлтэй он дуусч штэ. Тэр энэ хооронд хоёр газар ийм том хоримтлал бий болоод байгаа учраас энэ хоримтлаа бид нар эргээд эдийн засгийн урт хугацааны зээлийн болон хөрөнгө оруулалтын их усүр болгож ашиглах зорилготой юм бол нэгээс нь эдийн засгийн өсөлтөнд нэг халуурах биш хоримтлалтаа тэгээ зөх хэмжээний өсөлттөөр эдийн засаг явах нь бол зөв макро баланс юм л да. Өнөөдөр Монголын өрх гэрүүдэхэд 2 их найт төгрөгийн орон сууцыг эзэмшээ дотор нь амьдраад сар болгон 40 тэрбум төгрөгийг одоо цалингаас хэрэглээнд биш хуримтлалд зарцуулж штэ. Жилдээ энэ маань өөрөө 500 тэрбум төгрөг болж байна шүү дээ. 480 тэрбум төгрөг сарын 40 гэхээр. А нөгөө талдаа нийгмийн даатгалдаа төлдөг нөгөө төлбөрөө бид нар одоо ил тод цалингийн систем рүү шилжээд байна штэ энэ чинь. Нөгөө моргежийнхаа одоо юу гэдгийг зээлэндээ хамрагдахын тулд орлогоо яг бодтойгоор илэрхийлдэг боллоо. Энийн үр дүнд нөгөө талдаа нийгмийн даатгалын сан маань оны төгсгөлийн үлдэгдэл маань 400 тэрбумаар нэмэгдчихлээ шүү дээ. Энэ бол эдийн засгт бий болж байгаа өрх гэрийн төвшөнд тэтгэврийн сангийн төвшөнд бий болж байгаа зөв хөрөнгөлийн тогтолцоонууд байхгүй. Арилжааны банкуд 8% зээл олгодог шалгууруудаа өндөрсгөж байна. Зээл олгож байгаа иргэдийн тоо багасаад байна. Нөгөө төгөр барилгын компаниудын борлуулалт бас саарч байна. Тэгэхээр энэ хоёр шалтгаанаар ипотекийн зээл рүү уйсан тал байгаа юу? Ипотекийн зээл маань 30% урьдчилгаатай зээл учраас угаасаа бид нар тэрэн дээр бол нэг эрсдлийг бол олж харахгүй гайгүй байх гэж харж байгаа. Тэгээд одоо энэ 30%-ийг бууруулах талаар үнийн хөөс ч юм уу хаа нэгэн газар бий болчихвол харин энэ бол эрсдэлтэй. За бүтэн жилийн дотор ер нь орон сууцны үнийг харж байхад бол 5%-аар буусан харагдаж байгаа шиг байна. За ялангуяа 80-аас дээш квадратууд дээр бол нэлээд бууралт бол байх шиг байна. Тэгэхээр бидний харж байгаагаар бол ер нь зах зээл өөрийнөө зохицуулж явдаг зүйл л дээ. Нийт эрэлт, нийт нийлүүлэлт нь. Тэгэхээр орон сууцны үнийн төвшин маань эхний жилийн нэг хөдөлгөөнөөс одоо 2 дахь 3 дахь жил рүү орж ирэхдээ бол ер нь ийм жигдэрх төвшин рүүгээ харагдаж байна гэсэн ийм л хүлээлттэй. Үнэхээр үнэ өсөж байх юм бол нийлүүлэлт нэмэгдчихнэ. Тэ? А нөгөө талдаа арилжааны банкуд шинэ одоо гэдэг нь моргежийн зээлийн шалгуурд нь тэнцдэг хүмүүсийн тоо маань бас цөөрөд байх шиг байна. Хүсэлт гаргаж байгаа тоо бол хэвэндээ байгаа дээ. Гарч байгаа зээлийн тоо нь бол багасчихлаа. Сүүлийн жил ахсын дотор бол тэгэхээр эндээс юу ажиглагдаад байна гэхээр мэдээж зээлийн шалгуур дааж чадах тийм хүмүүсийн тоо маань ер нь цөөрөд байх шиг байна. Нийт Улаанбаатар хотод бид нар 130-аад мянган орон сууцтай байдаг бол одоо 80 мянган моргежийн тогтолцоо шилжчихлээ шүү дээ. Тэгэхээр үлдсэн 50 мянга шинээр нийлүүлэгдэх дахиад 20 мянга дээр л бид нар моргежийн тогтолцооны тэлэлтэд ярьж чадах учраас одоо бол энэ жигд ийм аажим өсөлттэй явах болов гэсэн ийм л хүлээлттэй байна. Дараагийн жилүүдэд бол тэгэхээр энэ нөгөө талдаа бас эдийн засгийн өсөлт ямар байх вэ? Цалин бодит орлогын төвшин ямар байх вэ гэдгээс шууд хамааралтай л дээ. Тэгэхээр эдийн засгийн одоо сая нэг зөөлөн газардах ерөнхийдөө нэг хөрсөн дээр буух тогтворчих гэсэн шинэ бодит байдал руу ирж байгаа тохиолдолд хөрөнгө оруулалтын эрг орчинд бол энэ маань буцаал өссөн шүү дээ энэ чинь те ажлын байрууд нь бий болоод эхлэхээр цалин мөнгө бодит орлого нэмэгдээд эхлэхээр тэгэхээр энэ маань өөрөө яг зах зээлийнхаа зөв зохицуулалтанд орлоо гэж бид нар бол харж байна л да.
Тэгэхээр энэ тэтгэврийн даатгалын сан байгуулагдах нэ гэдэг мэдээ анх цацагдаж эхлэхэд бол энэ бол хөрөнгө оруулалтын сангийн одоо салхийг хагас шинэ сан байгуулагдах нэ тэр сангийн эзэмшигчд нь буюу одоо тэр тэтгэврийн насныхан болон бид нар шиг одоо яг энэ хөдөлмөр эрхэлж байгаа болон энэ тэтгэврийн даатгалын санд сар болгон цалингаас хуримтлал үүсгэж байгаа залуус өөрсдийнхөө төлөөллөөр энэ сангаа удирдах нэ гэдэг итгэл найдвар байсан. Харамсалтай нь энэ бол хувийн сан биш юм байна. Төрийн мэдлийн сан байх юм нэ гэдэг ойлголт бол байна. Гэхдээ мэдээж одоо хувийн даатгалын сангууд бий болж болно л доо. Тэр бол буруу биш, тэр бол зөв. Ерөөсө хоримтлж чаддаггүй. Энэ их усүр эдийн засгт оруулж чаддаггүй байсан. Гэтэл одоо сангаа бий болгоод хөрөнгөтэй болоод юутай болоод энийг харин одоо юу гэдэг нь те банкны их усүр, моргежийн үн цаасны их усүр, те моргежийн зээлийн их усүр, хөрөнгийн бирж дээр одоо юу гэдэг нь хувьцааны зах зээл дээр оролцох их усүр болгоод тэрийн тусгайлан менежлдэг сангууд жижиг сангууд бий болно шүү дээ. Үйлчилдэг. Тэрээс бан ганц сангаас бүх үйлчилгээ явахгүй. Тэр үйлчилгээний тэр үүргийн зах зээл дээр хэрэгжүүлдэг олон ийм хувийн сангуудаар дамжиж хэрэгжих байх. Жишээ нь одоо юу гэдгийг банкн дээр хадгаламж байршуулж хувийн банкуд дээр л байршиж байгаа шүү дээ, тий. Моргэж гэдэг чинь иргэдийн зээлэн дээр байршиж байна, тий. Хөрөнгө оруулалтууд нь бол мэдээж тусгаалсан хувийн тийм хөрөнгө оруулалтын сангаар дамжиж эдийн засагта энэ маань өөрөө хөрөнгө оруулалт болж урт хугацаанд их усруулж оролцох нь бол зайлшгүй л дээ. Энэ бол явцын дунд хийгдэх ёстой зүйлүүд энэ жилдээ багтаагаад гол нь гараагаа эхлэх гэдэг юм л дээ. Том тогтолцооны өөрчлөлтийнхаа. За одоо би төгсгөлтөнд танаас нэг зүйл асуугаад дуусгая гэж бодож байна. Тэгэхээр та 2014 он бол шокийн жил байсан гэсэн. 2015, 13 тийм ээ. Тэгэхээр одоо бол бид нар тогтворчлтын жил. Одоо бид нар боломжийн жил дээрээ ирчгээд байна гэж хэлснээс чи харахад бол та их өөдрөг төсөөлтөй байна тийм ээ. Гэхдээ бид нар 13 оны шок, 14 оны тогтворжуулалт хоёр маань хэцүү жилүүд байлаа л дээ. Яг бол нэгдүгээр 13 оны шок маань яг үүндээ аль зэрэг хүчтэй орж ирэхээр бид нар явцын дунд л харж л байсан шүү дээ энэ чинь тийм. Тэрнээс одоо 13 онд бол гадаад дөрөнгө оруулалт өнөөдрийн шиг ингээд нэг 400 хэдэн сая хүрнэ гэдэг тийм төсөөл бол бид нар байгаагүй л дээ. Тэгэхээр нийт эдийн засгаас ингэж одоо юу гэдэг оюу толгой 5-7 гэсэн энэ том төслүүд маань хөдлөхгүйгээр 3 жил зогсноо гэдэг ийм хүлээлт бол биднэрт байсангүй үнэндээ. Тэгмээс 13 жил оны тэр нэг том шокийг бол бид нар бол хэмжээг нь бол сайн мэдэхгүй байсан. Аль зэрэг нөлөөд орж ирэх нь гэдэг. Одоо бол ерөнхийдөө нөгөө макро тийм учраас макро тогтворжилт хийхэд их хэцүү, төсөөлж төлөхөд хэцүү, тий? Валютын ханш маань зөв явж гэнэ, буруу явж гэнэ гэдгээс төсөөлөхөд хэцүү, хэдийн хэмжээний нөөцтэй байх ёстойгооч төсөөлөхөд хэцүү байсан жил 13 он бол. 14 он бол бид нар эргээд 7 сараас нөгөө бодлогын үгээ нэмдэг чинь болохоор ерөнхийдөө тогтворжиж эхэллээ гэсэн зах зээлд өгж байгаа сигнал байсан юм л да. Тэгэхээр одоо энэ 15 оныг харахад бол энэ бол ерөнхийдөө бид нар яг эдийн засаг маань 3 жилийн дотор аж ахуй нэгжүүд, өрх гэрүүдийн төвшөнд те хэрэглээг ялангуяа импортын хэрэглээг те өртгийн нэмсэн учраас жоохон тансыгээд хөрөнгө оруулалтаа агшаагаад хоримтлаа нэмсэн энэний 14 оны үр дүн маань 15 онд эргээр нөлөөлнө л та. За дээрээс нь сая их хурл болон улс төрчдөөс маань гаргаж байгаа шийдвэрүүд байна л та. Сая алт, лиценз, уулуурхай тэ энэ чиглэлүүдээр хийгдэж байгаа энэ шийдвэрүүд маань эргээр гараад байгаа учраас 15 онд бол валют орох урсгал талдаа ч эрг байна. Валютаа нөгөө нэг төр зарцуулдаг урсгал дээр бид нар агшилт хийсэн учраас энэ маань нийтдээ 15 оныг бол нэлээд тийм ямар ч л байсан тогтворжилтын жилээс арай жоох тийм эрэг төсөөл рүү найдвартай жил рүүгээ макро нэлээд тогтвортой байдал руу биднийг аваач холоо гэж хүлээж байна. Энд зайлшгүй шаардлагатай байсан хоёр зүйл үйл дээ. Валютын орох урсгалыг бол их хурлын зүгээс л нэмэгдүүлэх боломжуудыг хийгээд өглөө. Энд дээр засгийн газар нэлээд идэвхтэй ажиллах юм байна. Нөгөө талдаа эдийн засгийн дотор бодиттой энэ хуримтлалын системүүд бий болчихлоо л да. Иргэд өрх гэрийн төвшөнд хуримтлагдаг болцгоочлаа. 8% моргэж орон сууцнд орж байгаа тэр хуримтлалын тогтолцоо бол одоо жирийн иргэдийн жирийн л нэг бүтээгдэхүүн болцсон шүү дээ энэ чинь. Байх ёстой зүйл болчиход байгаа байхгүй. Урд нь энэ маань 2 жилийн өмнө огт байсангүй шүү дээ энэ маань. За тань маш баярлалаа.